Сайн бацгаана эрхэм үзэгчдээ та бүхнийхөө орой амгалан айлтгая. Нээлттэй хилцүүлэг нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарыг эхэлж байна. За тэгэхээр бидний өнөөдрийн хилцэх сэдэв бол үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх хэрэгцээ шаардлага гэсэн сэдвийн өрөөнд ярилцахаар мэргэжлийн холбогдох байгууллагын зочдтой урилгын хүлээн авч ирсэн та бүхэнд баярлалаа. За тэгэхээр усны асуудал бол одоо улс орон болгоны өмнө тулгамдж байгаа маш чухал асуудал. Тэр тусмаа одоо энэ ус бол чандам нь эрдэнэ гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр энэ усаа бид нар хэр одоо үр ашигтай, үр дүнтэй, ариг гамтай хэрэглэх вэ гэдэг энэ асуулт бол улс орон болгоны одоо бодлоготой бүр холбогдуулж явах хэвээр ийм чухал сэдв гэж ингэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр бол үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх одоо хэрэгцээ шаардлага ямар хэмжээнд очсон юм. Бид цэвэрлэхгүй яваад байвал энэ үйлдвэрүүд маань энэ урьдчилан цэвэрлэх байгууламжаа суйрлуулахгүй яваад байвал бас бидэнд ямар одоо бэрхшээл тулгарч болзошгүй вэ гэдэг энэ асуудлаа хэлцэж ярилцъя. За тэгэхээр би одоо бодлого барьж байгаа яамнасаа л эхлэе да тийм ээ. Тэгэхээр ер нь энэ засгийн газрын 2021 оны 53 дугаар тогтоол бас гарсан байдаг. Тэгэхээр энэ төлөвлөгөө гараад төлөвлөгөөний дагуу ажлын хэсэг байгуулагдаад ажлын хэсэгт орсон бас нэлээдгүй төлөөлөгчд нь өнөөдөр нэвтрүүлэгт байх шиг байна. Тэгэхээр энэ үр дүн ямар байгаа бодлоготой яаж нийцэж байгаа гэдэг дээр хариулт авъя. Та бүхэндээ энэ орой мэндийг хүргье. За Монгол Улсын засгийн газар Америк нэгдсэн улсын мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулсан гэрээний урьдчилан нөхцөлийг биелүүлэх зорилгоор Монгол Улсын засгийн газраас 21 оны 53 дугаар тогтоол буюу үйлдвэрийн хаягдал усыг бууруулах төлөвлөгөөг ингээ баталж 21 онд баталж ингэж мөрдөн ингээ ажиллаж байна. Өдгөө ингээ 5 дахь жилдээ энэ төлөвлөгөөний хэрэгжилт бол өнөөдрийн байдлаар нэг 60 арга хэмжээ төлөвлөгдөд нэг 70% хэрэгжилттэй байна. За энэ төлөвлөгөөний гол онцлог ер нь юу вэ? Төлөвлөгөөнд уучлаарай хичнээн ажил төлөвлөгдсөн нь 60 арга хэмжээ төлөвлөгдөд. За 60 арга хэмжээнээс одоо өнөөдрийн байдлаар 70% хэрэгжилттэй байгаамаа. Тэгээ эндээс нэг онцлоод хэлэхэд бол өнөөдрийн бас нэг хилцүүлийн гол сэдвүүдтэй холбоотой энэ аж ахуй нэгжүүд маань бас үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийг одоо барьж байгуулах асуудал бол ер нь 21 оноос хойш энэ төлөвлөгөө баталснаас хойш энэ асуудлыг аж ахуй нэгжүүд бол холбогдох байгууллагуудад ингээд мэдээлэл хөргүүлээд ингээд ажиллаж байна. Тэгээ өнөөдрийн байдлаар бол ер нь бол 100 гаруй аж ахуй нэгжээс нэг 30 гаруй аж ахуй нэгж бол урьдчилан цэвэрлэх байгууламжийг ингээд барьж байгуулад байна. Суйрлуулад ер нь ажилуулад ингээд бас ер нь бас ингээд давуу бас явж байна. Цааш хэдэн оноос эхэлсэн ажил байх вэ? Энэ бол 21 оноос ерөнхийдөө ингээд тасралтгүй явагдаж байгаа. Тэгээ ер нь бол хотоогоолт барилга орон сууцны яам тухайн үеийн одоо барилга хотоогоолтын яам дээр бол ажлын хэсэг байгуулагдаад энэ олон байгууллагын салбар дундын одоо зохицуулт хийгийг ажлын хэсэг байгууллагад ингээд өнөө хүртэл ингээд ажиллаж байна. Тэгээс өнөөдрийн хилцүүлгийн гол юм болох энэ цэвэрлэх байгууламжийн асуудал бас нэн тэргүүний ингээд одоо биднэрт одоо үнэтэйгээ нүүр тулчаад байна л да. Тэглэгүй яах вэ? Тийм учраас энэ цэвэрлэх байгууламжийг бол ер нь аж ахуй нэгжүүд нэн яралтай ингэж барьж байгуулж одоо өөрийн үйлдвэрийн технологиос гарч байгаа бохор усыг цэвэрлэж стандартын шаардлага нийцсэн усыг одоо төвлөрсөн шугамшилж нийлүүлэх юм үндэс үүргээс биелүүлэх шаардлага бас ингээ үүсэж байна гэдэг үсэг байна. Отгоо дарга ер нь энэ үйлдвэрийн хаягдал уснаас хэдийн хэмжээний ямар одоо хаягдал гардгийг ямар одоо хоруу байдал нь гэх юм уу да тийм ээ энэ одоо урьдчилан цэвэрлэх байгууламжийг заавал суйрлуулах хэрэгцээ шаардлага юу байна та бас тоо баримт дурдаад судалгаан дээр үндэслээд шалтгаан үндслийг хэлүүл юу хэлэх вэ? За ерөнхийдөө үйлдвэрийн хаягдал бохир ус гэдэг бол одоогийн нөхцөл бол яг одоогийн бодит байдал дээр бол Улаанбаатар хотын хэмжээнд бол маш өндөр түвшинд эрсдлийн түвшинд бол ирсэн байж байгаа. Энэ нь яагаад ингэж бид нэр сүүлийн үед энэ үйлдвэрийн бохирдол ингэж асуудал үүсгээд байна вэ гэхээр та бүхэн мэдж байгаа. За Монгол Улсын засгийн газар, Хятадын засгийн газрын хөнгөлөлтөд зэлийн хүрээнд шинэ төв цэвэрлэх байгууламжийг барьж одоо ашиглалтанд оруулах эхнийхээ усыг аваад туршлага руу хийгээ явж байна. За үүний дараагаар Америкийн нэгдсэн улсын мянганы сорилтын сангийн санхүүжилтээр бүтээн байгуулагдж байгаа ус хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд гэдэг. Энэ хоёр том мега төсөл маань энэ бохирдлоос шалтгаалаад одоо үр дүн тодорхой үр дүн гарах юм төсөл байдал их бүрхэг болчиход байна л да. Яагаад гэвэл Монгол улсын хэмжээнд мөрдөгдөх МНС 6561 2024 гэдэг стандартыг бид бүхэн баталсан. Энэ бол Монгол улсын хэмжээнд бохир усанд найрлаганд байх бүх агуулгын дээд хязгаарыг зааж өгсөн юм стандарт. Энийг бол энэ Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуй нэгжүүд
уулын хэрэгжүүлээд Дагаж энийг мөрдөх биелүүлэх ёстой, биелүүлэх байх ёстой, ёстой. тийм. Зайлшгүй биелүүлэх ёстой юм. Энийг нь харамсалтай нь манай энэ аж ахуйн нэгжүүд дийлэнх гэн. Ер нь энэ хууль юу стандарт хууль хэрэгжүүлэх тал дээр их хойрог байна. Үүнээс үүдэлтэйгээр энэ цэвэрлэх хуулинд ирж байгаа бохирдлыг бид нэр бууруулж чадахгүй. Сая очиодоо мэргэжлийн хийж чинь 70% мэргэжилтэй байна. Үлдсэн 30% нь болохоор яг энэ аж ахуйн нэгжүүд рүү чиглэгдсэн. Аж ахуйн нэгжүүдийн өөрсдөөсөө шалтгааллах энэ ажлууд дээр их хойрог байгаас энэ ажлууд хойшоо ухраад бас болж өгөхгүй байна л да. Нийслэлийн хэмжээнд гэхэд нийт 470 гаруй аж ахуйн нэгж байдгаас 120 гаруй нь бол яг нөгөө боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүд байдаг гэж үздэг юм байлаа шүү дээ. Тэгэхээр миний авсан мэдээлэлээр бол энэ 120 боловсруулах үйлдвэрлэлээс 30-аад нь л одоо бидний өнөөдрийн яриад байгаа урьдчилан цэвэрлэх байгууламжийг суйрлуулчаал байгаа. Тий. Бус нь бол байхгүй одоо энэний учир шалтгааныг та мэргэжлийн үеийн хувьд юу гэж харж байна? Аж ахуйн нэгжүүдтэй очиод энийгээ суйрлуулад ичээ гэж шаардлага тавихаар ер нь юу гэх юм? За бид нар энэ талаар бол манай байгуул бол нэлээд идэвхтэй ажиллаж байгаа. За энэ дээр бол бас боловсруулах үйлдвэрүүдээс гадна автогоолын газрууд жишээ нь за зарим нэг хоёр хүнсний үйлдвэрүүд бол ерөөхдөө цэвэрлэх боломжтой бариад ашиглаад явж байна. За бусад одоо үлдсэн аж ахуйн нэгжүүд маань санхүүжилт одоо урьдчилан цэвэрлэх байгууллагыг барина гэдэг нь өөрөө бас их зардалтай нарийн технологи шаардсан ийм ажлууд байдаг. За тэгэхээр нэгдүгээр санхүүжилтийн асуудлууд байж байна. Хоёрдугаар мэргэжлийн боловсруучны хэрэгцээ шаардлага дотн байна. Энээс шалтгаалаад энийг бас үр дүнтэй ажиллуулах, цааш нь ажилтныг авч явах гэдэг бас их хүндрэлтэй асуудлууд гарч ирж байна л да. Тэр мэргэжлийн боловсон хүчин буюу суйрлуулах үйл явцын үйл ажиллагаанд та бүхэн мэргэжлийн тусалцаа зөвлөгөө өгөөд манай компани одоо ингэж юу авах гэж байна, суйрлуулах гэж байна, тусалцаа үзүүлээч гэвэл тусалж болов уу? Бид нэр бол мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөө явж байгаа. За ийм технологиг ерөнхийд нь бариараа за энийг ингэж ерөнхийд нь юу хянж явж байгаараа гэдэг мэргэжил арга зүйн зөвлөгөө. Гэхдээ ганцхан манай байгууллагууд ирэх өнөө үйлдвэрүүд нь өөрсөн дээрээ аль бие усны мэргэжлээ боловсруулалттай болох зайлшгүй шаардлага гарч иж байгаа. Зөв. Тэгэхээр би бас нэг юм хэлчихье. Ер нь бол үйлдвэр аж ахуйн нэгжүүд маань боломжоор одоо бид нар бол юм ногоон бизнес эрхлэх хэрэгтэй тий. Нийгмийн хариуцлагч байна. Өөрийнх нь одоо тогтвортой, үр ашигтай ногоон бизнес, ногоон шашхтай юм бизнес явуулахын тулд яах аргагүй өөрийнхөө одоо бохирдуулж байгаа усыг стандартын шаардлагад нийцүүлээд одоо хүргэх шаардлагатай гэдэг энэ одоо хэрэгцээ шаардлага мэдээллийг бол маш сайн авсан байгаа. За энэ одоо саяны дурдсан засгийн газрын 5-3 дугаар тогтоол гарснаас хойш ажлын хэсгийн одоо хамгийн том хийсэн нэг ажил бол ийм одоо бүх үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг ингээд нэг платформ дээр аваачаад ингэхгүй бол бид нар одоо ерөөсөө цаашаа явж болохгүй байна гэдэг юмыг маш сайн ойлгуулан таниулахын ажлыг хийсэн. За сая отгоо даргын хэлж байгаа бас яагаад суйрлуулахгүй байна? Зарим нь бас үлгэр жишээ гаргаад яагаад суйрлуулчаад байна вэ гэдэг дээр одоо яг бид нар одоо санаж энэ дөнгөж энэ 5-3 дугаар тогтоол 21 онд бол гараад 21 22 онуудад үйлдвэрүүд бид нар одоо яг яаж юу суйрлуулахаа, хэрхэн суйрлуулахаа, яаж ажиллуулахаа мэдэхгүй байна тийм. Ямар технологи сонгох юм ингээд. Тэгээ энэ дээр нь бол бас мянган сорилтын сангаас дэмжлэг үзүүлээд бид нэр үйлдвэрийн хаягдл усыг урдчилсан цэвэрлэх гарын авлага гэдэг ингээд боловсруулсан байгаа. Энэ Францын одоо технологийн одоо манай зөвлөх компаниуд дотоодын оролцогч талуудтай хамтраад за энэ бол анхан шатны гарын авлага. Тэгээ манайхтай нийцэх үү энэ нь одоо энэ одоо манай яг энэ бодит бохирдлын нөхцөл байдал, манай бохирдлын нөхцөл байдал, манай үйлдвэрүүдийн сүүлийн 7 жилийн түүхэн датаг бохирдлын датан дээр үндэслэж байгаа суурилж гаргасан. Тэгээ олон улсын бас одоо энэ чиглэлийн боловсруулах үйлдвэрүүд ямар байдаг жишгтэй харьцуулаад манай стандарттай харьцуулаад гаргасан юм гарын авлага бас хийсэн байгаа. Тэгээ энэ бол анхан шатны л нэг юм дэмжлэг болж байгаа. Отгоо даргын хэлж байгаа бол илүү нарийн төвшөнд тий цэвэрлэх юм хүн хэрэгтэй байна, технологи ойлгох хэрэгтэй байна, ахаа хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гэдэг юм яригдчихэж байгаа. За Батүшиг одоо яг хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөл болоод аж ахуйн нэгжийн төлөөлөл болоод нэвтрүүлэгт ирсэн. Би отгоо даргын ярианс бол нэлээ хөрөнгө шаарддаг юм болов уу гэж бодож байна. Танах одоо жишээлбэл суйрлуулад үйл ажиллагаандаа хэрэгжүүлээд явж байгаагийн хувьд анх суйрлуулахад хичнээн төгрөгийн ямар одоо хөрөнгө шаардж ирсэн, суйрлуулах үйл явцын бас бэрхшээл нь юу байсан тий. Одоо ингээд суйрлуулчаад үйл ажиллагаа явуулахлаар бас үр дүн нь яаж харагдаж байна? Тэг яг бид нар бол 21 оны 5 сард анхны цэвэрлэх байгууламжаа эхэлж ирсэн. Үйлдвэрийнхаа дэрэгдэх урьдчилан цэвэрлэх байгууламж. Тэгээд 22 оны 1 сард ашиглалтанд оруулсан. Мэдээж анх энийг чинь барихад бол тухайн үед
ер нь аж ахуйн нэгжүүд төр нөгөө ковидын шок дуусаагүй байсан. Нилээн ачаал санхүүгийн жоо дарамттай байсан үйл дээ. Тэгээд бид нар яг зориглоод бариад ихэлсэн. Энэ бол яг мэдээж хоёр талтай. Нэг нь бол эн чинь доктортой хөгжил гэж одоо ер нь дэлхийд даяар яриад байна. Тэгээд доктортой хөгжлийг ер нь үүсгэхийн тулд заавалжгүй эн чинь бохирдуулж байгаа усаа аж ахуйн нэгжүүрээ цэвэрлж явах хэрэгтэй. Ингэж бидний дараагийн экспортын цонхууд нээгдэнэ, үе таалгууд нээгдэнэ, зах зээлээ тэлэх боломж. За дээрээс нь манай улс маань одоо ийм бодлогоор явнаа. Ус ууг дээр бидний нэг өдөр дуудаад хэлсэн танилцуулсан. Одоо ингэнэ цөмөр ингэж явъя. Хуучин мөржсэн 55-82-ыг цөмөрөө байхгүй болгоод одоо 65-61-ээр явъя гэд. Тэгээд дэмжиж ажилласан. Мэдээж яг хөрөнгө оруулалт хамгийн одоо том тулгамдж байгаа асуудал, тулгамдсан асуудал нь чинь тэрбум гаруй төгрөгөөр анх манах хийж исэн. Испаний нэг компаниас зургийг боловсруулад хийж исэн. Энэ чинь бол одоо нэг 5 анти гэр барьж байгаа юм шиг ингээд шууд бас барьчихгүй л дээ. Мэдээж инженерийн технологийн зургууд ирнэ. Тэрний дагуу барилгын зураг гарна. Ингээд шаардлагатай зөвшөөрлүүдээ аавна ингээд хийсэн. Хийгээд дуусны дараа ч бол мэдээж улс нийгмийнхаа өмнө хүлээсэн хариуцлага байна, салбарынхаа өмнө хүлээсэн хариуцлага байна, доктортой үйлдвэрлэлээ хөгжүүлээ явж байгаа. Тулгамдж байгаа асуудал нь мэдээж яг боловсруучч. Бид нар бол анх барихтаа барьсны дараа байнгын ус сувгтай одоо хамтарч ажиллаж исэн. Энэ дээр алдаад байна. Энийг одоо яах вэ? Төв цэвэрлэх байгууламж байна. Энэ морингийн давааны цэвэрлэх байгууламж байна. Очиж үзээл судлаад, туршлага судлаад явж исэн. Тэгээд боловсруучны асуудал ер нь жоохон хүндрэлтэй гэж хэлэхэд болно. Өнөөдөр ямар байна боловсруучнаас? Өнөөдөр ч бас тулгамдсан асуудал хэвээрэл байна. Тулгамдсан асуудал хэвээрэл байна. Одоо миний хувьд одоо арь ширний боловсруулах инженер мэргэжилтэй хүн бас усыг ч бас нэлээдгүй судлаад ихтэй одоо судлах юм бас их байна л гэж харж байгаа тий. За хиний хишигдэлмээ яриа гэж сонсоо. Ямар асуудал вэ? Бас усны мэргэжлийн хүний хувьд. За бид нар бол өнөөдөр энэ одоо хөнгөн болон хүнсний үйлдвэрүүд дээр нөгөө бохирдуулагчийн үйлдвэрүүд дээр тодорхой хэмжээгээр ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой бас урамшууллын механизмыг хэрэгжүүлж байгаа. За энэ урамшууллын механизм нь болохоор одоо жишээ нь энэ аж ахуйн нэгжүүд цэвэрлэгээ боломж шинээр барьж суурилуулсан тохиолдолд одоо стандартын шаардлагыг хангасан хаяг тусыг ариут татварын сүлжээнд нийлүүлж байгаа тохиолдолд төлбөрөөс эхний 3 жил одоо хөнгөлөх ийм зохицуултыг хуулийн дээр оруулж өгсөн байж байгаа. За өнөөдрийн байдлаар энэ зохицуултаар одоо хөнгөлөлт эдэлсэн одоо аж ахуйн нэгж болсон хараахан байхгүй байна. Тийм. Шинээр суурилсан аж ахуйн нэгжүүд энэ хуулийн хэрэгжилтийг мэдгүйгээс ч юм уу. Тэгээд бид нар бол ер нь яг салбар бүрийн одоо энэ бохирдуулагч гэдэг 12 ангиллын үйлдвэр болгон дээр чиглэсэн сургалтуудыг ингээд тогтмол ковидын үеэс эхлүүл онлайнаар тэгээд танхимаар ингээд янз янзаар ус ухтаага хамтраад мянганы сорилтойгоо хамтраад бүр янз янзаар ингээд зөндөө хэлсэн. Гэхдээ бас л нөгөө төвийн дэлгэрүүлэх ажлууд маань ингээд дутуу ингээд явагдаад байна. Тэгээд цаашаа ч гэсэн бид нар бас ингээд энэ ажлыгаас үргэлжлүүлнэ. Түрүүн би хэлсэн шүү дээ одоо нөгөө 120 гаруй орчим боловсруулах үйлдвэрээс 30 гаруй нь одоо суурилуулсан гэсэн шүү. Тэгээ энэ 30 гаруй аж ахуйн нэгж чинь энэ урамшуулал усны төлбөрөөс чөлөөлөгдөх юмд хамрагддгүй юм уу? За энэ ариут татварын сүлжээнд нийлүүлэх хаягдл усны стандарт маань нөгөө 65-61 2015 гэж байж байгаад тэгээ сая 2024 оны 11 сарын 15-нд шинжилж батлагдсан. Өмнөх стандарт маань болохоор аж ахуйн нэгжүүдэд ер нь бол нэлээд чанга стандарт байсан. Тийм учраас тэр стандартыг хангахгүй байгаа учраас бид нар хөнгөлж болохгүй байсан. Ийм асуудал байсан. Тэгээд тэр нөгөө юу байсан? Хуулиндаа уучлаарай. Хуулиндаа нөгөө заавалчгүй 60-таа одоо тухайн мөрдөж байгаа стандартаа хангаж иж төлбөрөөс чөлөөлөгдөнө гэсэн байсан. Тэгээд тухайд бол 24 оны шинэ стандарт учраас энэ стандартын шаардлагыг хангах үйс аж ахуйн нэгж байж чадахгүй байгаа гэсэн. Биш хуучин нөгөө нэг 15 онд батлагдсан стандарт нь арай жоохон дээшээ лимиттэй байсан. Тэрийг нь мөрдөж чадахгүйсэн. Тэгээд сүүлийн 2-3 жил нэлээд идэвхтэй хилцүүлэгж олон цогцсон баг. Тэгж жагаад 24 гэж шинэ стандарт батлагдсан гэсэн. Энэ хаягдл усны одоо бохирдлын концентрац чинь хаягдл усны хэмжээнээс маш их хамаарч байгаа хгүй. Тийм учраас энэ стандарт маань болохоор тухайн үйлдвэр аж ахуйн нэгжийн хаягдл усны хэмжээнээс хамаарсан ийм 3 шатлалтаагаар тэр одоо гол бохирдуулагч умбуур бодис буюу нөгөө жинлэгдэх бодис за COD гэж ярьдаг нөгөө химийн хэрэгцээ хүчил төрөгч, биологийн хэрэгцээ хүчил төрөгч энэ 3 үзүүлэлтээр хаягдл усныхын хэмжээнээс хамааруулж ингэж ялгаатай тогтоож өгсөн. За жишээ нь 15 хүртэлх
хоногт одоо 15 хүртэлх шоо метр хаягдл ус гаргаж байгаа аж ахуйн нэгжийн хувьд бол үндсэн одоо нөгөө стандартаа мөрдөөд хоногт одоо 240 хүртэлх метр куб хаягдл ус гарч байгаа аж ахуйн нэгжүүд нь болохоор одоо бас нөгөө умбар хойц биохимийн хэрэгцээ төвчлөлт өргөж химийн хэрэгцээ төвчлөлт өргөж нь арайс бол за хоногт 240-оос дээш хаягдл ус гаргаж байгаа аж ахуйн нэгжийн хувьд болохоор арай чангаруулсан байдлаар яагаад гэвэл хаягдл усны хэмжээ нь их байгаа учраас мэдээж бохирдлын концентрац их ийм учраас цэвэрлэгийн хавламжийн цэвэрлэлийн түвшинд нөлөөлнө гэдэг утгаараа энэ юу гаргаж ирсэн. Гэхдээ энийг бол ингээд санаанаасаа гаргаж ирсэн тоож түрүүн хийсэн нөгөө өнрөө захирлын хэлснээр манай энэ Франц зөвлөх маань ус угийн удирдах газар дээр байгаа лабораторийн шинжилгээний дүн хаягдл усны хэмжээтэй ингээд 7 жилийн датан дээр суурилж энэ дүнг гаргаж ирж энэ стандартыг ингээд баталсан байж байгаа. Урьдчилан цэвэрлэх байгууллагын зорилгот бол анхны хөрөнгө оруулалт угаас айгүй өндөр байдаг. Энэ хөрөнгө оруулалтаа одоо нөхдөг, ашиг өгдөг бүтээн байгуулалт биш. Тийм учраас аж ахуйн нэгжүүд одоо шууд одоо өндөр өртөгтэй хөрөнгө оруулалтыг хийж бас чадахгүй байна л да. Үүнтэй уялдаад бол манай 2024 онд малын гаралтай түүхэн эдийг боловсрол үйлдвэрийг дэмжих тухай гэх улсын хурлын 63 дугаар тогтоол батлагдсан. Үүний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлтөө зээлийг олгож байгаа. Тэгээд мөн одоо эх оныхоо бид нэр төсөвт урьдчилан цэвэрлэх байгууламж суйрлуулах гэж байгаа үйлдвэрүүдэд ийм хөнгөлөлтөө зээлийг олгоно гэсэн одоо шинэ юу оруулахаар бид нар судалгааны ажлыг бэлтгэл ажлыг хангаж байгаа. Боломжоор төрцхийн одоо яам бодлого барьж байгаа газрууд бол ингээ боломжоор дэмжлэгүүд мэдсээр байх байгаа. Ахин хувийн хвшлүүд иш орж ирж байгаа юм билээ. Голомт банк жишээлх юм бол одоо яг энэ үйлдвэр хаягдл ус цэвэрлэх байгууламж суйрлуулах гэж байгаа аж ахуйн нэгжүүдэд одоо ингээд дэмжлэг үзүүлэх зээл олгох те энэ чиглэл рүү ингээд ороод эхэлж байгаа ажлууд эхэлж байна. За яг нь ер нь бол мэдээж анхны хөрөнгө оруулалтын зардал маш өндөр. Энд бол асуудал бол их байгаа. Гэхдээ бид нар ингээд энэ засгийн газрын 5 дугаар тогтоол гаргаад энэ үйлдвэр хаягдл усны урьдчилан цэвэрлэх яагаад одоо ийм нөхцөл байдалтай болчихоо гэд утасны учгийг нарийн цааш нь хөөгөөд үзэхлээр ер нь бол үйлдвэрээ барихдаа энэ үйлдвэр өөрөө тодорхой үйлдвэрлэл эрхлээд байгаль орчинд ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа юм бэ гэдэг тэр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээд энэ хаягдл усныхаа асуудлууд ингээд ер нь бол шийдэх шаардлага бол ер нь их дээр үесээ л тавигдсан бил. Хийж хэрэгжихгүй яваад л одоо ингээд эдийн засгийн ийм одоо хүндрэлтэй нөхцөл байдалд бол ингээд оччихсон. За газар мазар одоо юу гэдэг нь те өчнөл асуудал байгаа бах. Тэгэхээр бас нэг талаараа бол үйлдвэрүүдэд хүндрэлтэй байгаа. Нөгөө талаараа бол үйлдвэрүүдийн бас яах аргагүй хариуцлага гэж харагдаад байгаа. Энэ ер нь бол энэ бохирдуулагч үйлдвэрүүдийг бид нэр 12 ангилд бол хуваасан. Гэхдээ бид нэр сүүлийн жилүүдэд 70 аж ахуйн нэгжийг бол сонгоод за энэ чинь бохирдлын зэрэл өндөртэй гэдэг үйлдвэрүүдийг сонгоод мянган сарлын хамтраад бүх төрлийн судалгаануудыг хийгээд за хамгийн сүүлд 9 сард чи санаж байна. Хотын дарга дээр энэ 70 үйлдвэрүүдийг цуглуулад Нямбатар үйлдвэрүүдийн төлөөллүүдийг цуглуулад Нямбатар дарга дээр уулзуулаад тэгээ хотоос бол ийм юм өгсөн. За та бүхэнтэй гэрээ байгуулъя. За өөрөөр хэлбэл та бүхэн 2027 оны 1 сарын 1-нд цэвэрлэх байгууламжтай болоо. За хөрөнгө санхүүжилтийн асуудлыг бид нэр нийслэлээр байгаа бондын хөрөнгөнөөс одоо зээл хэлбэрээр гэдэг юм уу, юу гэдэг эрийн төлөвлөлт хэлбэрээр гэдэг юм уу бид нэр гаргаж өгье. За энэ байдлыг бол манай байгууллага зохион байгуулсан. Одоогоорын 70 үйлдвэрүүдээс нийтдээ 45 үйлдвэр гэрээ байгуулад бид нэр одоо 2027 оны 1 сарын 1-нд тодорхой хэмжээний цэвэрлэх байгууламжуудыг байгуулчихъя гэдэг юм гэрээнүүдийг байгуулад одоо үйл ажиллагаанд ерөн зурцлуудаа хийгээд эхэлж байна гэж ингээд ажил нь бол эхэлсэн байж байгаа шүү. Ялчгүй яа харахгүй л одоо бодлогын дэмжлэгтэйгээр бас цаашаа явах ажил юм байна л гэж хараад байна шүү дээ тий. Гэхдээ мэдээж одоо түрүүн Баттүшгийн хэлж байгаа маш зөв санаа л да. Одоо нийгмийн хариуцлагынхаа үүднээс улс орныхоо эрх ашигын үүднээс тий одоо амьдрал үргэлжилдгээрээ үргэлжлэн одоо цэвэр усгүй олчвол бид ер нь ямар байх амьдрал байхгүйтэй л адил болно. Тэгэхээр энэ нэгэнт аж ахуйн нэгж өөрсдөө эдийн засгийн үр ашиг олж л байгаа бол тэрийг хийхдээ ус ашиглаж л байгаа бол энэ нөгөө талдаа энэ уснаас гарч байгаа энэ бохирдлын асуудлаа багасгах энэ ажилд бол заашгүй оролцох л ёстой. Энд чинь нэгсэндээ хариуцлагын асуудал яригдах гэдэг шүү дээ тий. Тэгэхээр энэ бодлогоор энэ асуудал дээр мэдээж юу гэдэг
өшөө одоо яг түрүүний Цэнд Авши хэлсэнчлэн энэ мэт эрх зүйн хууль эрх зүйн хүрээнд нь байдаг юм уу эсвэл одоо тогтоол шийдвэрийн хүрээнд дэмжлэг үзүүлэх энэ ажлууд ер нь өшөө юу хийх шаардлагатай гэж харагдаж байна. Очир даваа. За засгийн газрын 25 оны 4 сарын 2-ны хуралдаанд энэ 53 дахь тогтоолын хэрэгжилтийн талаар танилцуулсан. Тогтоолоор бол ер нь бол үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг бол 8 сард багтаагаад бас урьдчилан цэвэрлэх боломжтой болгох тийм чиглэлийг бол тогтоолоор өөр даалгавар өгөгдсөн. Мөн түрүүн ярьсан бас хүнсний аюулгүй байдал гэдэг юм уу энэ чиглэлийн нөгөө төсөв хөтөлбөрүүдэд хамрагдахад хамгийн түрүүнд аж ахуйн нэгжид урьдчилан цэвэрлэх байгууламжтай байх шаардлагыг тавиа гэдэг чиглэлд өгөгдсөн. Мөн нийслэлийн засаг дарга одоо манай сайдад бас ер нь үйлдвэр аж ахуйн нэгжийн энэ бохирдолтой холбоотой үйл ажиллагаанд хяналт тавих ажлаас өргөжлүүлж хэрэгжүүлээ. За бидний зүгээс бол ер нь талуудтайгаа хамтраад энэ оны 6 сард хоёр төслийнхаа үйл ажиллагаатай мөн одоо байгаа төв зэрэг боломж үйл ажиллагаатай 70 аж ахуйн нэгжийн төлөөллийг газар дээр нь бүтээн байгуулалтыг үзүүлээд ер нь одоо ингээд Улаанбаатарт ирж байгаа бохрын асуудал ийм байна. Одоо ийм хоёр том төсөл ингээ хэрэгжиж байна. Эдгээр асуудлуудыг яг оглуурга нь юу вэ гэхээр одоо яг их усүр дээр талууд бол ер нь их усүр дээр бохирдлыг л бууруулах нь хамгийн зөв оновчтой арга юм байна гэдгийг бол бүгд бол санал нэгтэй байгаа. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд маань энэ өөрсдөн дээр урьдчилан цэвэрлэх байгууламжийг аж ахуйн нэгжийн хувьд бол хэд хэдэн асуудлыг биднэрт бол ярьж л байсан. За бид нэр технологийн хувьд одоо юу сонгох вэ? За бид нэр ингээ аваад ирсэн юм ажиллах уу? Түрүү ярьсан боловсон хүчний асуудал бас яригдсан. Бид бас ингээд ачраа тавьчихдаг, хүн ажиллуулах хөнгөн очдөг. Энийг яах вэ гэд тал талаасаа ер нь бол аж ахуйн нэгжийн бас байр суурьд бид нар бол ийш тийшээ бол энэ нэлээд явж судалсан. Тэг. Ер нь бол бид нар бол энэ төр засгийнхаа бодлого шийдвэрээр хэрэгжүүлэх дээр хамтран ажиллаад бол билээ. Тийм учраас ер нь энэ талуудаа ингээд хамтраад энэ урьдчилан цэвэрлэх байгууламж одоо бас бид нар яран дандаа дурдаагүй байна л да. Одоо бидний нэг асуудал хэрэг энэ үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжтай холбоотой хяналт тавих, зөвлөмж туслах үйлчлэгээ үзүүлэх тийм нэгжийн асуудлыг хүртэл яригдсан. Энэ асуудал бас асуудал. Одоо энэ бол Улаанбаатарын захирчийн ажлын албанд ирэх дээр ингээд нэгж байгуулна. Тухайн нэгжийн үндсэн үүрэг нь юу байхаар цэвэрлэх байгууламжийн аж ахуйн нэгжүүдтэй мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч одоо энэ төлөвлөлтөөс нь ихсүүлээд барьж байгуулах хүртэл нь одоо ямар дэс дараалт байх юм юу ингээд бүрдүүлэх энэ дээр арга зүйр хангалттай нэгж байгуулах асуудал нь засгийн газрын төвшөнд энэ асуудал яригдаад хэрэг хэрэглэх газар дээр бас ингээд боогдож байгаа. Удахгүй бас магадгүй бас засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг үнэхээр шийдэх хаа гэсэн хүлээлттэй байгаа. Жишээ нэг ийм асуумаар санагчлаа. Одоо танах бол ингээд цэвэрлэх боломжийн үйл ажиллагаагаа явуулаад явж шít. Яг тэн дээр ажиллаж байгаа тэрийг хариуцсан нэг инженер ингээ байнгын нэгээр тогтохгүй байдаг баг. Тэгээ тэр хүнээ та нар өөрсдөө цалинжуулж байгаа мэдээж танаа ажилт юм чинь тий. Тэгэхээр мэрэгжлийн гэдэг юм уу одоо тусалцаа одоо мэдээж ус угийн байгууллагуудаас бас аваад явдаг л баг. Тэгэхээр энэ ачаална гэдэг юм уу тэр хүнээ ингээд цалинжуулаад ингээд гэхдээ яг хөө мэдээж танах ус ашигладаг байгууллага учраас за энийг бид заашгүй одоо хүлээс үүрэг юм хийж явах хэрэгтэй гэд ингээд явхлаар бас арай сэтгэлд уйг байдаг юм болоо эсвэл энэ нь яг танад бас бодит бэрхшээл болчдөг үү? Гэхдээ яг бэрхшээлгүй ажил гэж байхгүй. Эн чинь бол түрүүн бас яриан донд дурддагдчихээн цагаан дээр хараар бууцсан байгаль орчны наривчлсан үнэлгээгээ 5 жилээр батлуулдаг аж ахуйн нэгжүүд. Усаа яах гэж энэ бохир усаа хатуу хог хийдлаа яах гэж энэ бүх юмаа бид нар төлөвлөж ижил үндсэндээ үйлдвэрлэлд эрхлэх шаардлага хэрэгцээ байна. Орчин үед ялангуяа. Тэгээд ер нь түрүүн бас би хэлсэн энэ дэлхийд даяараа энэ доктортой хөгжил гэдэг рүү явчлаа. Мэдээж бэрхшээл байгаа. Ер нь бол бохир усыг ингээд үйлдвэрийн дэргэдэх цэвэрлэх байгууламж ажиллуулаа явж байхад бол хоногийн 24 цаг зогсолтгүй тийм цикл байх ёстой юм байна. Тэр нь одоо яг өнөөдөрт бол хамгийн тулгамдаад байгаа асуудал болж байна. Манайх шиг одоо нэг ээлжээр ажилладаг газарт бол ажил зогслоо бол нөгөөдхөө зогсоох шаардлагатай байгаад байдаг. Тэгэхээр технологи алдчихад байдаг. Нөгөөдхийг нь заавалчгүй нэг хүн одоо 3 ээлжээр ингээ 24 цагаар 24-48-аар ч юм уу тийм. Тэгэхээр энэн дээр асуудал үүсэж байна. Мэдээж мэдлэг одоо ур чадвар тэр боловсролын бас асуудал байна. Яг одоо нэг нүгөө хэлэхэд бас
надаас илүү мэдж байгаа хүн алга байна манай үйлдвэрт. Би тэрийг мэдээд байдаг. Би одоо 1000 мэдээд яах вэ? Би ч одоо өөрөө 100% мэдэхгүй хүн шүү дээ. Тэгээд ном зохиол тэгээд явж байгаа. Ийм байдалтай л одоо явж байгаа гэсэн. Энд дээр нөгөө нэмж хэлэхэд манай шинжилгээ ухааны технологийн их сургуулийн барилга сургууль дээр бол ариутгах татваргын инженер бол бэлддэг. Яг үйлдвэрийн нөгөө бохор усны инженер бэлтгэдэггүй байсан. Тэгээ манай хөдөө аж ахуйн яам бол одоо боловсролын яам болон шинжилгээ ухааны технологийн их сургуульд одоо алтан бичиг хөргүүлээд одоо саяны хэлсэн жишээ биш нэг үйлдвэр дээр 3-аас 5 ажлын байр бий болж байгаа байхгүй. Энэ дээр дор хаяж богино оператор бол богино хугацаагаар сурсан байж болно. А тэрийг ажиллуулж байгаа нөгөө гол инженер хүн яг мэрэгжлийн инженер байх шаардлагатай байгаа. Ингээд манай хөнгө үйлдвэрийн салбарт ингээд 30 гаруй үйлдвэр цэвэрлэг байгууламж сорилгод 30 гаруй инженерийн яг бодит хэрэгцээ ингээд үүсчихэж байгаа байхгүй. Тэгэхээр одоогоор яг бэлэн ажиллах инженер байхгүй байгаа. Тэгэхээр бэлтгэж өгөөч гэсэн бас бодлогын хүсэлт тавиад явж байгаа. Энд ч их чухал шүү. Бид одоо ийм юм хий цэвэрлэх байгууламжаа суйрлуулаачаа хийгээч үйлдвэрийг шахаад байдаг. Гэхдээ мэрэгжил арга зүй, мэрэгжлийн боловсон хүчнэрээ улс бодлогоор хангаж өгөхгүй юм бол гэхдээ манай юу гэдэг компанид юу гэдэг аршир үйлдвэрлэдэг компанид ийм мэрэгжлийн хүн байхгүй шүү. Тэгвэл хүнээ өчгөлдөө тэгвэл би аваад ирэх гээд байдаг. Энд чинь тэгээд өөрөө нөгөө асуудлууд нь хоорондоо саа уялдаж өгөхгүй байх уу гэдэг юм л харагдчих шүү дээ. Бас холбоотойгоор юм л дээ. Шинжилгээ ухааны технологийн их сургууль дээр бол санамж хариу дотор мэрэгчдэр бол тодорхой тооны инженерүүдийг бол төгсөж гаргаж байгаа. Уулна. За. Хамгийн гол нь төгсөгчдөрт маань энэ үйлдвэр дээр очиж ажиллах гэдэг сонирхол ерөөхдөө буухгүй байх шиг байна. Асуухлаар за төгсөөд яах гэж үйлдвэр дээр гарах үед их үнэхгүй гэхэлэр зураг зурнаа. Ер нь дийлэнх нь ер нь төгсөгчдийн бараг 90 гаруй хувь нь ер нь зурнаа. Зургийн компани зурна. Тэр нь илүү уламжтай, илүү цалинтай, илүү цэвэрхэн ажил шиг санагдаад байна. Дээр одоо үрч ирээд бид нар шиг ингээд яг гадаад нь ороод нуцдах залуучууд бол ер нь гарч ирэхгүй их болчиход байна. Тэр нь одоо нэг хувь хүний өөрийнх нь сонголт учраас бид нэр одоо хүчээр ингээд байх бас арга байхгүй. За дээр нэмээд нөгөө цалин мөнгөний асуудалтаас бас холбоотой тийм. Ааха. Ариутгах татваргад одоо юу гэдэг хаягдл усны бохирдлын зөвшөөрөгдөд дээд хэмжээг та түрүүн бас стандарт хэлсэн шүү дээ. Тэгэхээр яг энэ стандарт шаардлагаа ер нь хангаж чаддгийм үү гэд. Ер нь чадахгүй. Ер нь та бүхэн ер нь анзаарсан бол өнгөрсөн 7 хоногт бид бүхэн Ярамгийн орон сууцны хорооллуудыг төр усаар хязгаарлаж нэг бохир усны станцын доо дээр зураар цэвэрлэдэж штэ. Тэн зүгээр л энгийн жишээ зүгээр усан дотор байгаа юу уусмал хэлбэрээр байгаа химийн болон бусад юу умбор тэднийг тооцгоор зүгээр хатуу ага идэлийг бид нэр үзгээд зүгээр тэр 36 цаг шүрээгүүдээ нэг 27-8 цагийн хугацаанд бид тэр 50 тонн хатуу ага идэл гаргаж аялаа штэ. Нэрэ манай мэдээгээр яг явж исэн. Тэр чинь угаасаа тэгээ бохирын шугамар ирж байгаа юм шүү дээ. Тэр чинь цэвэрлэгийн тэр чинь уулын шугамжуулж тийм юм ёсгүй байхгүй. Ямар нэгэн хатуу хог идэл энэ бохир усын шугамжууд орох ямар ч учир бол байхгүй. Тэр хэвтилийн стандарт дээр одоо 65-61 гэдэг стандарт чинь хүртэл хатуу хог идлийн хэмжээ гэдэг юм заалдвар байхгүй шүү дээ. Дандаа химийн агуулмжууд тийм байх хэрэгтэй гэдэг бол хэдэн килограмм хатуу хог идэл байна гэдэг юм ерөөсөө байхгүй. Энэ стандартыг олон нийтэд таниулах, ойлгуулах, таны бас иргэний хариуцлагт ийм юм байгаа шүү гэдгийг мэдүүлэх их чухал юм биш үү? Тэр мэдээлэлээ би үзээд иргэд маань магадгүй энийг мэдхгүйгээс олоо те хүүхдтэй зааж хэлж өгөхгүйгээс олоод нойлын ус татахтаа нойлын цаасаа хийждэг ч байдаг юм уу те ийм л юм болоод байна шүү дээ. Тэгэхээр бид нэр бас энэ талаар бас нэлээд ажлууд хийж байна. Мянганы зориулалтын сантай хамтарч байна. За бас бие дагаж юм хийж байна. 3 сарын 22-нд чинь дэлхийн усны өдөр гэж явдаг. Тэгэхээр 3 сарын 22-наас 6 сарын 22-ыг бид нэр Улаанбаатар хотод манай байгууллага усны өдрүүдийг тэмдэглэдэг 3 сарын аян гэж явдаг. За энэ дээр бид нэр ихтэй сургуулиуд цэцэрлэг 10 жилийн хүүхдүүдэд тодорхой хэмжээний хичээлийг хичээл заах гэж тань мэдхүйн сэдвүүд одоо ийм байж гэдэг юм явуулж байна. За дээр нь албан газруудаар явуулж байна. Цайны газруудаар бид нэр одоо та бүхэн тентгийн цайны газар орж үзсэн бол зарим газар бол суул төр хогийн сав биш шүү гэдэг юм юунууд наалттай юунууд байж тэгээд бид нар бол бас болох чинээгээр л үзээд байна. Гэхдээ манай улсууд иргэдийн бас нэг хандлага бас өөр байна л да. Яагаад гэвэл зарим дэх ёстой, таанууд цэвэрлэх ёстой.
таанууд би эрхээ эдэлж байгаа үнцэн хууль дээр олгоцсон эрхээ эдэлж байгаа таанууд дэх ёстой гэдэг хандлагаар бас дийлэх мас манд хийж сэтгэж амьдарч байгаад байна л да. Тэр нь бас хүндрэлтэй. Харин тийм. Би бол тэр мэдээг хараад энэ үлстэй шууд иргэдийн одоо үүрэг хариуцлагатай холбоотой асуудал байна да. Таны мэдүүлэх ойлгуулах ингэж болдгоо гэдгийг сайн одоо мэдэхгүй л байна да гэж зүгээр иргэн хүний хувьд тэгжил харсан. Цэндаашаа түрүү хэлсэн 120 боловсруулах үйлдвэр байна гэж шүү дээ. Эннээс хэдэн яг хүнсний чиглэлийн үйлдвэрүүд байдгийг. Энэ хүнсний чиглэлийн үйлдвэрүүдтэй одоо юу гэдэг энэ урьдчилан цэвэрлэх байгууламжийг бий болгох, суйрлуулах ажил дээр яаж хамтарч ажиллаж мэдээлэл өгч ажиллаж байна. Ер нь нэг 70 орчим 100 юуныхан 70 орчмын хүнсний үйлдвэр байгаа. Үлдсэн босд нь бол хөнгөн үйлдвэр. 70% юм байна шүү тий. Тэгээ хүнсний ер нь бол энэ төрөөс хэрэгжүүлж байгаа энэ бодлогоодтай уялдаж одоо хөнгөлтэй зээл олгож бол тэрнтэй ноёхч гэдэг юм уу те тэгжээж энэ үйлдвэрүүдийг одоо нэг шахах юм уу те уялдуул шахажээж одоо цэвэрлэх урдсан цэвэрлэх байгууламж суйрлуулах болвол одоо ер нь бол юм одоо суйрлуулаач гэж хэлэхээр бол 21 оноос хойш өнөөдрийн хүртэл бол яг хүнсний чиглэлээр бол нэлээдгүй үйлдвэр суйрлуулдаг бол байна л да. Одоо 70 орчим үйлдвэрийг хэдтэн суйрлуулсан байгаа нь та тоог нь мэдэж байна. За сүүлийн үеийн мэдээгээр бол жүүрүүр Апо хувьцаат компани бол юугаа эхлүүлсэн техник эдийн засгийн үндэслэл хийгээд бүтээн байгуулалт дэвшлүүд эхлүүлж байна. Тэ МСС Coca-Cola бас цэвэрлэх байгууламж хийсэн байгаа. Хийсэн байгаа мó. Бүр хийсэн байгаа. Уг нь бол жишээ байгаа юм байна шүү дээ. Тийм бас манлайлал хүнсний компанид манлайлал үзүүлэлт явуулж байгаа компаниуд байгаа юм байна тий. Ааха. За. Нимхүү. За ер нь бол нөгөө түрүүн нөгөө шүтээсийн нөгөө одоо бас хүчтэй холбоотой юм дээр нэг нэмэлт юм хэлээ. Одоо энэ ус хангамж ариут татвархын инженерч ерөөсө бүх салбар дээр бүх үйл ажиллагаан дээр зайлшгүй байж иж энэ үйл ажиллагаа явах гэдэг тийм учраас одоо шүтээсийн одоо барилгын сургуулийн хүрээлэн боршны тэнхимээр 30 нэмэх настай хүнийг бол нөгөө эсэлтийн шалгалтгүйгээр авах. За тэгээ дээрэс нь энэ мэргэжлийг тэргүүлэх зэрэгтэй болгох. Тэргүүлэх зэрэгтэй болохоор тодорхой хэмжээгээр одоо сургалтын төлбөрөөс чөлөөлөх ч юм уу. За альсгүй өөр одоо мэргэжлэр ихтэй сургалт төгссөн бол тухайн одоо хүнийг 2 жил яг зөвхөн үндсэн мэргэжлийн одоо эзэмшүүлээд төгсүүлэхээр ийм зохицуултыг хийгээд ингээд явж байгаа. Гэсэн хэдий боловч одоо бидний авсан мэдээлэлээр өнгөрсөн жил ерөөсө 5% оюутан төгссөн. Тэгэхээр тэгээд тэр 5 нь нэг 5 аж ахуйн нэгждэр очсон ч юм уу л шүү. Тэгээд нэг ийм хоц уурны ус хангамж ариутгах татварын ашиглалт үйлчлэгийг зохицуулах хороо гэж байгаа. За зохицуулах хороо маань болохоор хоц уурны ус хангамж ариутгах татварын ашиглалтын тухай хуулийг одоо хэрэгжүүлдэг. За энэ хуулийн хүрээнд болохоор яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа одоо аж ахуйн нэгжүүдэд тусгай шүүрэл болгодог үн тариг баталдаг. За энэ тусгай шүүрлийнх нэг ангилал нь болохоор ийм туршилт тохируулахын компанид тусгай шүүрэл болгож байгаа. За энэ туршилт тохируулахын компани гэхэд одоогийн байдлаар нэг 10-аад компани ингээд тусгай шүүрэл авсан байж байгаа. За энэ тусгай шүүрэлтэй компаниуд болохоор энэ аж ахуйн нэгжүүд дээр мэргэжлийн одоо болсон хүчин хааштай ингээд бүх салбар дээр ийм асуудалтай байгаа учраас энэ компаниуд дээр одоо зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж болох юм аа. Дуудлагаар ч юм уу те ингээд ийм үйлчлэг бас байж болох юм аа. Бид нар хааштай ингээд энэ хэрэгцээ шаардлага хангаж чадахгүй юм чинь өөр гарц гаргалгаа хайхан зүйтэй гэсэн ийм бас бодол санаа байна. Тэргүүн туршлага бас бусдад нөлөөлөл их чухал шүү тий. Тэгэхээр Батүшгийн яриад байгаа бол одоо сонсоход бол нэрээ тий ингээд компаниуд бол шууд хүлээж аваад авга 22 оноос хойш ингээд бас цэвэрлэх байгууламжаа байгуулад бас нийгмийн хариуцлага хүлээгээ явж байгаа ийм жишээ байхад бусны яагаад болохгүй гэдэг ийм л юм зүгээр харагдаад байгаа боловч яг энийг байгуулснараа манай компани өөр ашиг эдийн засагт ямар ч одоо юу байхгүй ашиг байхгүй юм чинь гээд хоошо хойрог суугаад агаад хариуцлага хүлээлгэх ямар нэгэн зохицуулалт байна уу? Тийм байна. Хоц уурны ус хангамж ариут татварын одоо ашиглалтын тухай хуулийн 18-5 дээр үйлдвэр эрхэлж байгаа бол заавал бүгд одоо урьдсан цэвэрлэх байгууламжтай байж иж ариутгах татварын сүлжээнд одоо нийлүүлэх ийм хуулийн зохицуулалт байгаа. За энэ хууль бол 11 онд ингээд батлагдсан хууль байгаа. За 11 оноос хойш бол тодорхой хэмжээгээр ус ууг бол жил бүр одоо гэрээ хийхдээ үе шаттайгаар бол одоо шаардлага тавьж ирсэн.
За тэгээд мэдээж том үйлдвэрүүд нь манлайлаад ингээ хийгээгүй байхад жижиг үйлдвэрүүд одоо хийхгүй одоо өнөөдрийг хүрсэн. За гэхдээ ямар ч байсан яалчгүй энэ нөгөө хэрэгцээ шаардлага шин цэвэрлэх байгууллага за хаяг тус дахин боловсруулах үйлдвэрийн одоо энэ усыг 3-4 цахилгаан станцад өгөх гэж байна те. Энэ асуудалтай холбогдуулаад бол яалчгүй ингээд нийгмийнхээ хариуцлагын хүрээнд ингэхгүй бол одоо цэвэрлэх байгууламж байхгүй болохгүй гэдгийг ухамсарлаж ойлгоод түрүүн нөгөө аж ахуйн нэгжүүдээр нэмээд нөгөө Милко бас цэвэрлэх байгууламжаа бариад эхэлсэн байж байгаа тийм. ТЭСО очир дагнс гэдэг. Тэгээ бусад аж ахуйн нэгжүүд ч гэсэн бас ингээд бид нар хаанаас зөвлөгөө авах уу, яаж цэвэрлэх байгууламж барих уу, ногоон зээл яаж хөөцөлдөх үү, аль банкн дээр ногоон зээл олгож байгаа энэ талаар биднэрт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөөч вэ гэдэг ингээд явж байгаа хгүй. Тэгээ гэтэл нөгөө нэг бидний энэ одоо энэ олон талтын ажлын хэсэг дээр ингээд яригадаад байгаа нөгөө шинэ нэгж маань нийслэлдээ байгуулагдахгүй. Тэгэхээр яг үг гэхлээр нөгөө нэг урьдчилан байдлаар усрыг удирдах газар дээр нөгөө зөвлөн туслах нэг шинэ нэгж байгуулсан одоо тийм төр одоо хугацаа нийслэлээр яах хүртэл тийм. За тэгээ бусад аж ахуйн нэгжүүд бол одоо холбогдох хууль хэрэгжүүлж байгаа одоо чиг үүргийн байгууллагууд дээр жишээ нь манай усны газар дээр ч юм уу ирж зөвлөгөө авч байгаа ямар цэвэрлэх боломж барих уу. За манайх ийм үйлдвэрлэл үйлчлэгээ эрхэлдэг энтэй холбоотой одоо ямар цэвэрлэгээ хийх үү гэж сая өнгөрсөн 7 хоногт үрд үндсэн хүнс гэдэг нөгөө талхны үйлдвэр бас ирээ зөвлөгөө аваа явсан. За тэрэн дээр бол бид нар нөгөө энэ стандарт дээр заасан 6-гийн 2 дээр заасны дагуу танах механик цэвэрлэгээтэй байж ч ариут дуурхын сүлжээнд бохир усаа нийлүүлэх юм аа гэд ингээд урьдчилан байдлаар зөвлөгөө өгөөд ингээд дэлгэрүүлээ зөвлөгөө авахаар бол усрын удирдах газар дээр ингээд ийм хяналтын нэгж байгуулагдсан хяналтын нэгжээс зөвлөгөө аваараа гэд ингээд явж байгаа. За бас нэг юм нэмэхэд одоо ер нь нөхцөл байдал бол өөр болно. За энийг яагаад өөр болж байна гэхээр Монгол улсад за Улаанбаатар за ер нь Монгол улсын хэмжээнд гэж яриа да үйлдвэрийн хаягдлыг хянах том лаборатори одоо ашиглалтанд орох гэж байна. Мянган сарлын сангийн тус барим байршлан төв цэвэрлэх байгууламж ууч офс дээр одоо бүх тоног хөрөмжүүд нь ерөөдөө угсрагдаад дуусч байна. За манай байгууллагаас босуучнуудыг бэлдээд татаад сургалтанд оруулаад эхэлсэн. За энэ бол зөвхөн үйлдвэр аж ахуйн газруудын бохирдлыг хянана. За энэ бохирдлын мэдээллүүд хааш нь өгөхлөөр ус бохирдуулсан төлбөрийн тухай хуулийн дагуу татврын газрууд энэ усны газар гэдэг юм хаашаа бүх мэдээллүүд очино. Энэ ингэснээрээ нөгөө төрөний асуултанд үүргээ ус биелүүлэхгүй байгаа аж ахуйн нэгжүүд дээр одоо төлбөрийн асуудлууд өндөр тавигдах. За үүргээ сайн биелүүлж байгаагаар нь төлбөрөөс чөлөөлөх гэх мэтлийг одоо бид нэр ангилж ерөнхийдөө ялгаж ажиллаад эхэлдэг. Тэгэхээр үйлдвэр аж ахуйн газруудыг бол ер нь төрөөс ингэж шахаж энэ ажлыг бол эрчимжүүлэх шаардлагаар ингэж эхэлж байгаа шүү гэдэг бас хэл хэрэгтэй болчихж байгаа. Хяналтын нэгж нь бол танаа дээр байгуулагдчихад ингээ явж байгаа юм байна. Би бас та нарын ярианаас нэг юу анзаараад байна гэхээр хөрхийн аж ахуйн нэгжүүд бол энэ цэвэрлэх байгууламжаа байгуулчих гэсэн хүсэл эрмэлзэл эрэл хайгуул хийгээд яваад байх магадлалтай юм байна. Тэрийн гол нь өдөөж өгөх, эхлүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх, хууль эрхцэн хүрээнд бодлогын дэмжлэг үзүүлэх, тэрч байтугай болсон хүчнээр одоо бас бодлогоор дэмжих, дээр нь одоо эдийн засгийн ямар дэмжлэгүүд байхын тий татварын ямар одоо бас дэмжлэгүүд байхын гэдэг дээр хаана хандхаа мэдэхгүй, хинээс зөвлөгөө авахаа мэдэхгүй нэг жаахан тиймэрхүү дутмагшилтай байдал үүсчихэд байгаа мó да гэсэн ийм л юм анзаарагдаад байна шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө ажлын уялдаа холбоо нэгжүүд хоорондоо хин ямар үүрэг үйл ажиллагаа явуулах одоо чиг үүрэгтэйгээр ажиллаж байна гэдг нь бас сайн тэр аж ахуйн нэгжүүдэд мэдээлэгдэхгүй байгаа ийм нөхцөл байдал байна уу? Байхгүй юу? Тэр бол бид нар бол энэ ойрын хэдэн жил бол хангалттай энэ таниулах гэдэг юм уу, энэ сургалтуудыг, семинаруудыг, хурлуудыг бол их хийсэн, барилгын хөгжлийн төв дээр ч хийсэн, манай дээр ч хийсэн, хамгийн сүүлд нь биелдэ шүү дээ. 9 сард Нямбатар дарга дээр хүртэл ихэд бид нар хийлээ. Бүх шаардлага бүх аж ахуйн нэгжүүдийг бид нэр хамруулахыг оролдсон, бүгдэрийг нь хамруулад хийсэн. За хамгийн гол нь нөгөө гацаа нь санхүүжилт. За дээр нэмээд нөгөө манай аж ахуйн нэгжүүдийн итгэхгүй байдал. Энэ хоёр л бас байна. Тэрнээс уулна энэ чинь өөрсдөө хариуцаад байж байгаа нэг бүлгар компани шиг юм хийчих хугацаа байлаа. Одоо та нарууд ингэж хийгээд тэгэхээр
чинь одоо таанууд юмыг тулгаж биднэрт ингэлээ гэж бид нар лөө шаардлагатай. Тэгэхээр бид нар уучлаарай наа чи 21 онд гарсан тогтоо шүү дээ. Одоо энэс хойш 4-5 жилийн хугацаанд 4-5 цэвэрлэх барихаар хугацаа болж байгаа шүү дээ. Ингээд таанууд ажиллаад өгөөч л гэдэг хүсдэг бид нар шаардлагатай байдаг. Одоо энэ дээр нөгөө үйл аж ахуйн нэгжүүд бас ингээд интернет руу ороод мэдээж үйлдвэрлэл эрхэлж байгаа, бизнес хийж байгаа хүмүүс бэлэн мэдээллийн сайтууд руу орох юм бол бас анхан шатны мэдээлүүд нь бүгдээрээ нээлттэй байж байгаа. Жишээ нь энэ одоо гараа авлага дээр 12 юм цуврал вебинар гарсан. Энэ одоо жишээлх юм бол ингээл пабликт байж байгаа. Энэ гараа авлага өөрөө татаад авахд бэлэн байж байгаа. Зарим одоо жишээлх юм бол би одоо маш сайн тодорхой санаж байна. Энэ 1 жилийн хугацаанд явсан зөвлөх үйлчилгээ байхгүй юу? Тэгээ энэ зөвлөх үйлчилгээний Франц зөвлөхүүд ирээд Монголд ажиллаад үйлдвэрүүдэд ажиллахад бүр нэлээд одоо нөгөө дагаад өөрийнхөө асуудлуудыг ингээл ингүүл явах, тэгүүл явах асуугаа яваад идэг гэсэн үйлдвэрүүд байдаг гэсэн. Апо байна, жүүрүүр байна. Одоо энэ ингээд тавьдсан, эхэлсэн байгаа үйлдвэрүүд чинь одоо энийг эхнээсээ л мэдээл асууж сурж явж байгаа л одоо тэгэхэд эн чинь бол нөгөө энэ 70 үйлдвэрт зориулсан 70 жор гэж энийг оруулах боломжгүй шүү. Энэ бол ерөнхий жишг нь. Энийг нөгөө өөрийнхөө үйлдвэрлэлөө аваачаад яах вэ гэдэг юм асуу сураад явуулсан маш идэвхтэй үйлдвэрүүд бол эхнээсээ одоо гараагаа бол тавьчаад байгаа. Энэ асуудал нь бас бидний харж байгаагаар одоо усаг удирдах газар байна, манай энэ яамдууд байна. Бүгдээрээ л ингээ хараад байхлаар мянган сорилтын сан болвол одоо ийм тодорхой платформ үүсгээд тий талууд маань энэ дээр ингээд хэлэлцээд шийдлээ олоод яагаад бас бид нар ингэж энэг түрүүн манай энэ хаягдл ус дахин боловсруулах үйлдвэрийг дурдж чинь манай оролцогч талууд энэ үйлдвэр маань өөрөө төв цэвэрлэхээс гарч байгаа усыг цэвэрлээд эрчим хүчний үйлдвэрлэлд ингээд зориулах гад та хамгийн түрүүний энэ уулзалт хэлцүүлгийг эхлүүлэхдээ цэнгэг усны нөөц усаа хамнах нөөцөө хэмнэх тухай эхэлжсэн тийм бид нэр одоо эрчим хүчний үйлдвэрлэлд хэрэгжилж байгаа газрын гүний усыг нөөцөнд нь үлдээх ийм стратегийн том ач холбогдолтой энэ төсөл маань үндсэндээ бол одоо ингээд одоо энэ асуудлаас болоод нэгэн одоо цаашаа яах вэ гэдэг ийм хүндрэлтэй байдалд орчдөг. Гацаанд орчдөг. Тэгэхээр энэ дээр одоо нөгөө мэдээллүүд хэрвээ одоо ингээд хүсвэл бол нээлттэй маш их сувгууд байгаа. Одоо ингээд бүх төрлийн байгууллагууд маш завгүй хангалттай ингээд мэдээлэл өгөөд явж байгаа тийм иймэрхүү байдлууд бол байгаа. Хувийн хвшилч гэсэн одоо ингээд ороод ирэхлээр бүр ингээд идэвхтэй мэдээллүүд ингээд ороод явах байх гэж бодож байна. Тэгээ тал талаасаа хамтраад явдаг энэ юмд бас нэг тодорхой хэмжээний бас юм цаг хугацаа ордог юм байна гэж бас анзаарэгдэж байна л да. Аль нэг талыг ингээ буруутгаа суулгахгүй байна гэж гэхээсээ илүү. Тийм энэ жилд нөгөө төв зөвлөх байгууламжийн бүтээн байгуулалттай холбоотой JICA-гийн бас төсөл хэрэгжсэн шүү дээ. Яг манай хүн сүдэж хөнгөлдрийн юм бол яг олон одоо аж ахуйн нэгжүүдэд мэдээллийг түгээх, хүргэх нөгөө ажлыг яг тэр 4-р хэсгийг ахалж ажилласан. Үүний хүрээнд одоо махны салбарч гэдэг юм уу те аль ширний салбар, ноолрын салбар аж ахуйн нэгж болгонд тусгайлан хилцүүлэг, гарын авлага одоо цахим болон ийм цаасан хэлбэрээр одоо боловсруулж гаргаж одоо түгээх ажлуудыг бас хийсэн баг. Ер нь нэг альва төсөл хөтөлбөр дайлангуй энэ устай холбоотой байт юм уу тийм ээ ус цэвэрлэх байгууламжтай холбоотой олон улсын төсөл хөтөлбөрүүд бол баггүй одоо ийм бас хөрөнгө оруулалттай төслүүд бол хэрэгжээд байдаг шиг байгаа юм. Гол нь эргээд үр дүнгээ ингээ харахаар одоо хиний очир даваа дарган ярьсанчлан 70% хэрэгжээд ээжэн цаана 30% нь яачаад юун дээр очиж гацчихад байгаа юм гэвэл магадгүй энэ урьдчилан цэвэрлэх байгууламж суйрлалаагүй ихэнх хувийн эзлэх байх ч гэдэг юм уу те зөв ингээд хамглаад бодох юм бол тэгэхээр аливаа юм чинь ингээд нөгөө нэг ийм хөшүүрэг гэж юм байдаг штэ өдөөгч би бол тэгээд одоо жишээлбэл тэр 107 дугаар тогтоол цаашаа хэрэгжээд явах ёстой л тогтоол байна. Гэтэл ингээд нөгөө хэрэгжихээ болчхоор тэгээ ямар хэрэгтэй ингэдэг юм чинь л ингээд нөлөөлөд. Гэхдээ яг би зүгээр аж ахуйн нэгжүүдийнхээ өмөрөд байгаа юм биш. Тэртээ одоо Монгол улсад чинь үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж өөрсдийнхөө үйл ажиллагааг үр ашигтай явуулахад тунчгэл хэцүү байдалтай байгаа нь ойлгомжтой. Гэтэл дээр нь дахиад танах юм хийгээд байхаар тэгээд эргээд биднэрт ямар үр өгөөжтэй юм бэ гэдэг л асуулт нөгөө талд нь яах аргагүй гарна штэ. Тэгэхээр энийг л бий болгохын төлөө мэрэгжлийн холбогдох байгууллагууд салбар дундын мэдээж асуудал байгаа бах холбогдох яамдууд ярьж байгаад бодлого гаргах л хэрэгтэй гэж ингэж хараад байна шүү дээ. Зөв очир даваа дарга. Таны хэлсэн үгэнд байх нь ер нь бас энэ Улаанбаатар хотод одоо энэ би бол энэ хоёр том төслийг бол мега төслөг гэж хэлмээр байгаа. Улаанбаатар хотод одоо ингээд яг бодит бүтээн байгуулалт болоод ингээд бий болсон. Энэ төслийг одоо цаашаа хөдлөх төслийн үр дүнг цаашаа одоо зөв байлгах одоо юу гэдэг үр дүнгийн асуудал бол энэ үйлдвэр аж ахуйн нэгжээс гарч байгаа бохирдлын асуудал.
л одоо ерөөсөө стандарт шаардлагыг хангуулсан тохиолдолд энэ хоёр үйлдвэр цаашдаа стандартын шаардлага нийцсэн усыг хүлээн авч одоо юу гэдэг 49-43 2015 гээд стандартын шаардлага хангасан усыг цэвэрлэгдэн гарч хаягдл дахин боловсрол үйлдвэрт нийлүүлж тэр үйлдвэрээс гарсан ус нь 67-53-ха стандартыг хангаад станц 3-4 дээр одоо технологийн хэрэгцээний одоо тодорхой хувийг тэр усаар хангах ийм ач холбогдолтой төсөл гэдгийг бид нэр бас маш сайн ойлгох хэрэгтэй байна. Уг нь бол хаана хүлэн зөвшөөрөд мэдээд байгаа шүү. Аж ахуйн нэгжүүд бол яг газар дээр нь бид нар бол ер нь ийм бүтээн байгуулалтад бодит ингэ хийгдсэн шүү. Одоо яг үүсээд байгаа асуудал нь одоо энэ асуудлыг бол бид төр ганцаараа биш одоо аж ахуйн нэгжүүд та бүхний минь одоо манлайлалын доор одоо та бүхний минь одоо юу гэдгийг одоо яг урагшаа нэг алхамчаа одоо ингэ хийх цаг нь болчлаа. Бид нэр өнөөдөр энийг ярьж байгаа бишээ. 21 оноос хойш энэ төлөвлөгөө батлагснаас хойш энэ асуудал 5 жил яригдсан байна. Аж ахуйн нэгж зарим нь бол дийгөө хараад өрчлөөд ингээд цэвэрлэх боломжийг хийгээд төр засгийн бодлого шийдрийг дэмжиж ингээд ажиллаж байна. Зарим аж ахуйн нэгжүүд бол хүлээлттэй байсан. Одоо бол хүлээлтэж бид нэг хамтдаа урагшаа харж ингээд цэвэрлэх байгууламжаа барьж байгуулах энэ юу гэдгийг стандарт шаардлага хангасан энэ усыг л одоо нийлүүлэх ийм шаардлагаар ирсэн талаас ингээд ухамсарж ойлгож одоо ажил олгыг хийдэг ийм л одоо өрөөг л одоо дэвшүүлнэ гэж санагдаж байна. Одод арга одоо жишээлбэл Улаанбаатар хотын ариутгах татваргын сүлжээнд нийлүүлж буй хаягдл усны 30% үйлдвэрийн хаягдл ус эзэлдэг гэдэг тоо байна. За хувь хэмжээний хувьд ингээ за 30% бол гайгүй юм байна шүү дээ гэдэг зарим хүн магадгүй тэгж бодож болох юм. Гэхдээ доторх агуулмж буюу бохирдлын тэр хэмжээ бүр 50% таа гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энд бол хамаг аюул. Одоо чинь очир даваа даргын яриад байгаа тэр шаардлага стандарт хангуулах гэдэг юм чинь хийх тийм хүний нөөц, тийм боломж, тийм одоо юм байгаа мó. Одоо ийм өндөр агуулмжтай бохирдолтой ус ингээл нийлүүлээд байгаа нь яах вэ? Одоо наад чинь маш хүнд асуудал. Энэ асуудлаас чинь болж одоо энэ шинээр үрж байгаа цэвэрлэх боломж өртөнтэй ажиллаж чадахгүй гэдэг асуудал зүйж байгаа. Ашиглалтын зардал маш өндөр болно. Бохирдол их байх тусам ашиглалтын зардал өндөр болно. Энийг даангаас манай байгууллага авч явж чадахгүй. Дээр нэмээ бүр тэр өвтгөл хот өөр авч явж чадахгүй гэдэг маш өндөр асуудал үүсэж байгаа. Би бохирдлын зүгээр нэг жишээ хэлье. Умбур бодис үеж инлэгдэх бодис гэдэг үзүүлэлт дээр би зүгээр жишээ хэлье. Энэ бол 65-61 гэдэг стандарт бол төв цэвэрлэх байгууламжид 800 мг литр 1 литр усанд 800 мг-аар ирэх ёстой. Харамсалтай нь энэ маань бүр 2000 гаруй явчихсан. Энэ их өндөр бохирдолтой усыг бид нар буулгана гэдэг асуудалтай. За тэгээд 49-43 гэдэг стандартаараа энэ маань 50 мг литр байхаа 50-аар 50 болж буух ёстой. 800-г бид нэр 50 болтол бууруулж цэвэрлэх ёстой байхгүй юу? Гэтэл чинь 2000-аар ирж байгаа 2000 гаруугаар ирж байгаа энэ бохирдлыг бид нар 50 болтол бууруулна гэдэг чинь маш их өндөр хэмжээний зардал. Одоо химийн бодисны гэдэг юм уу, эрчим хүчний гэдэг юм уу, маш хэмжээний зардал, хүн хүчний зардал гарч байгаа байхгүй. Энэ болгон чинь цаана нөгөө эдийн засгийн санхүү мөнгө гэдэг юм чи явж байна. Энэ ачааллыг авч явахад бас хүндрэлтэй байдал үүсэж байна. Одоо энэ цэвэрлэх байгууламж, шин цэвэрлэх байгууламж ус аваад эхэлчихсэн. Багуугаар аваад гэсэн. Одоо хоногтоо нэг 50 гаруй мянган метр куб усыг авч байна. За эх 7 хоногоос 80 мянга хүрнэ. За ингээд ороод ирэхлээр энийг дагаж орж иж байгаа бохирдол өндөр байгууламжтай. Одоо сайн монс дээр бохир усны нөгөө юуг нэг хаасан чинь стандарт руу ороод ирсэн гэдээ ярьдаг. Бид нэр энэ бохир зөөврийн цэг гэж байдаг л да Улаанбаатар хотод. За энэ юу гэвэл төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй айл дөрөх аж ахуйн нэгжийн бохирыг тусгай зориултын машин бие нөгөө бид бүхний хэлдгээр нөгөө бохирын машинаар сороод төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлж тэгээ цэвэрлдэг юм. За монс гэдэг сонсголонгийн уулзалт дүрэлт тэнд бид нэг тэнцэгтэй нийт Улаанбаатар хотод 4 байгаа 7 байсан 3 нь бол олон нийтийн шаардлагаар бол хаагдсан. Өнөр 5 дахь хаалтыг дууссан гэдгээр. За тэгээ монсын цэгийг бид нэр монсын цэг за ханы материалын цэг хоёрыг хаагаад туршилт хийж үзсэн. Тэгэхэд бол бохир авахгүй, зөөврийн бохир авахгүй. Ингээд бол бохирдлын хэмжээ тодорхой хэмжээр буурс үзүүлэлт гарсан. Хэдэн хувьтай болох вэ? За хуваар ярихаас илүү миллиграмаараа ярьсан дээр байгаа. Одоо тийм миллиграмаар л ярьсан. Тэгэхээр л одоо үзэгчд бол нөгөө мэрэгжлийн хэлээр чинь сайн ойлгохгүй л байгаа байхгүй. Тэгэхээр миллиграм гэдэг чинь би сая хэллээ шүү дээ. 1 литр усанд тэдэн миллиграм гэдгээр нэлдэж шүү дээ. За энэ юунаас шалтгаалж байна? Одоо цэвэрлэх байгууламж шинэ хуучин цэвэрлэх байгууламж биш шинэ цэвэрлэх байгууламжийг ингээд бид нэр ажилуулаад туршилт тохируулуудаа хийгээд цэвэрлэгээ ингээд хийгээд эхэлж идэл нэг аюул үүссэн. Юу гэхээр эмээлтийн
эмээлтэд үйл ажиллагаа явуулж байгаа бойны газрууд. За. Тэр нөхдүүд бохирын машинаар саруулж бохироо тэр одоо гиз дотор зооснож одоо юу гэдэг тэрийгээс харуулад манай төвлөрсөн шуурж үзээд хулгаагаар хийж байна. За цэгт хийж байна. Тэр маань нөгөө шууд ямар ч боловсруулалт авахгүйгээр цэвэрлэг байгууламж очсон. Тэгэхээр тэнд нөгөө биологийн процесс явагдах нөхцөл байхгүй. Энэ одоо байнга л хийгдэжсэн процесс юм уу? Саяхнаас ийм ингэж байгаа юм уу? Улирлын чанартай ингэж орж ирээд байгаа. Бид нар эднэртэй тэмцээд үнэндээ бол хүчрэхгүй байна. Одоо нийслэлтэйгээ хамтраад үзлээ. Одоо энэ 22 давчаадаар орж байгаа машинууд үзээ улаан замаар орж байгаа. Одоо өөрөлд эмээлтэй ажилтнууд парк дээр ч нэгдсэн юм бохир хүлээж авах цэг байхгүй. Тийм учраас зайлшгүй нэг тийшээ зайлуулах хэрэгтэй байна шүү дээ. Энэ нь зөрүүд бидний үйл ажиллагаанд одоо нөгөө төслийн хятад ч өөрсдөө толгоос эсрээд байгаа. Одоо энийг чи яах юм бэ? Бид болохгүй шүү дээ. Энэс үүдөөд нөгөө нэг хаягдл ус боловсруулах үйлдвэрүүд аммоны азот гэдэг элемент нь өндөр түвшинд орчоод нөгөө тээц нь ус авахгүй гэдэг. Одоо өөрөлд энэ шалтгаан одоо ганц зүгээр жишээ аваад хэлж байгаа нь бодит байгаа кейс нь энэс нь шалтгаалаад энэ хоёр том мега төсөл маань бас л ирээдүйг хэвэн авч явахад бас хүндрэлтэй л нөхцөл байдал үүсчихэд байна л да. Одоо ингээл цаашлал ярих юм бол тэгвэл эмээлтэх бойны газрыг яах вэ? Тэнд байх уу, байхгүй юу? Эсвэл хязгаартай байх уу гэж ингээл асуудал. Ингээд асуудлууд аваргаж араараасаа байгаа. Бас ингээд юм чинь ингээд амьдрал баян гэдэг шиг ингээд бас л араараас ургасан хүндрэлүүд бас байна. Ерөнхийдөө жилдээ хэд орчим төсөв мөнгөний талаас нь л асуух гээд байна л да. Хэдийн орчим төсөв мөнгөний төсөвлөгдөж яаж явдаг юм бол яамдууд энэ дээр мэдээлэх боломжтой юу? Одоо яг энэ юу гэдэг хаягдал ус цэвэрлэх энэ юмн дээр төсвөөс гардаг хөрөнгө мөнгөний асуудлыг гэх юм уу? Нөгөө нэг зардлыг ярьж байгаа. Зардлыг ярьж байна. Энэ ийм байгаа. Зохицуулах хороо гэдээ ярьсан шүү дээ. Усны зохицуулах хороо. Усны зохицуулах хороо нөгөө үн тариф хэрэглэгчийн үйлчлэгээний үн тариф батлах ийм чиг үүрэгтэй байгуулга. За тэгээд ингээд нийтийн аж ахуй одоо хотын усаар хангаж байгаа, бохир ус татан зайлуулж байгаа энэ нийтийн аж ахуйн байгууллагуудын одоо тухайн гарч байгаа зардал дээр нь ашигтай биш юмаа гэхэд ядаж алдагдгүй ажиллах хэмжээнд нь цэвэр бохир усны үйлчлэгээний тариф баталдаг. За тэгээд дээрэс нь бас нөгөө суур урамж баталж байгаа тийм. За тэгээд цаашлаад бас нөгөө 3 4 дугаар цахилгаан станцд өгөх ус маань бас ямар өртөгтэй байх юм. Энэ чинь бас л нэг асуудал болчиход байгаа хгүй. Гэхдээ яг бид нарт өнөөдрийн байдлаар бол бодит жишээ байгаа. Яа нөгөө түрүү хэлсэн MCS Coca-Cola компани маань цэвэрлэгээ боломжтой гэж ярьсан шүү дээ. Энэ цэвэрлэгээ боломжоос гарч байгаа ус нь нөгөө 65 ариутгах татваргын сүлжээ нийлүүлэх хаягдл ус битгийл бүр 49-43 стандартыг хангадаг. За тийм учраас нөгөө хүрээлэн буй орчин нийлүүлэх стандартыг хангаж байгаа учраас ногоон байгууламжийн услаханд 5% нь өгч байгаа. За тэгээд дээрэс нь амгалан дулааны станцтай бол одоо бартер гэх юм уу нөгөө усаа өгч байгаа. За тэгэнгүүт амгалан дулааны станц болохоор эргүүлээд дулааны өнгөө өгдөг ч юм ийм одоо нөгөө цэвэрлсэн усаа өгөөд нөгөөх нь ийм зохицуултууд байгаа. Энэтэй холбоотой хоорондоо бартер их нэ шүү дээ. Тэгэхээр одоо бас апу бас яриад байгаа тийм. Апугаас гарч байгаа ус чинь ихэвчлэн нөгөө нэг техникийн ус нөгөө хөргөлтийн ч юм уу энэ ус гарах гэдэг. Тэгэхээр бид нөр өөрийнхөө ойр орчмын аршир ноос налуурын үйлдвэрүүдэд өгч болохгүй мүү? Энэ дээр ингээд зөвлөгөө өгөөч гэгээд ингээд явж байгаа. Ингээд энэ ингээд шин асуудлууд гарч ирж байгаа. Гэтэ Монгол улсаас энэ дахин ашиглах усан дээр тэгж их хоцорчоогүй байгаа. Яагаад гэвэл Европт гэхэд дөнгөж 2020 оноос энэ асуудал яригдаж эхлээд үйлдвэрүүд нь баригч эхэлсэн. Тэгэхээр Монгол улс бол хоцроогүй байгаа. Тийм. За тэгэхээр өнөөдрийн манай сэдв бол үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх хэрэгцээ шаардлага. За тэгээд илүү нөгөө өнөөдрийн нэвтрүүлэгт бол аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагын асуудал, аж ахуйн нэгжүүд минь та бүхэн урьдчилан цэвэрлэх байгууламжаа суйрлуулад өгөөч, бий болгоод өгөөч, улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлээд өгөөч, ус чандам нь эрдэнэ гэдэгтээ одоо санаа зорилго нэгдээд өгөөч. Бид одоо уух усгүй болчвол яах вэ? Та бүхний одоо үйлдвэрлэж байгаа, боловсруулж байгаа тэр бүтээгдэхүүн ашиг өгж байгаа бол тэрнтэй зэрэгцээд улс орондоо одоо энэ хуулийн дагуу энэ альва хууль дүрм журм стандартын дагуу бид бас хариуцлага хүлээх ёстой байна гэдэг ингээд маш олон асуудлууд гараад байна л да. Тэгэхээр энэ асуудал дээр мэдээж хаана анхаарах ёстой, төрөүний одоо төрөөс үзүүлэх дэмжлэг бодлого нь юу байх юм гэдгийг өшөө нэмэгдүүлэх шаардлагатай юм шиг ингэж харагдаж байна. Тэгээд ерөнхийдөө өнөөдрийн бас хилцүүлэг нэвтрүүлэг бол энэ хүрээд өндөрлж байгаа. Яг одоо төгсгөлд нь санал хэлэх хүн байвал бас
сонсож болно. За Бат шиг санал хэлье. За яг цөмөр ер нь өнөөдрийн энэ хилцүүлэгтэр маш чухал сэдвийг оноод их зөв зүйтэй талаас нь ярилцлаа гэж харж байна. Гэхдээ яг нэг санал байгаа юм. Ер нь явж энэ эцсийн дүндээ бид нар энэ паркинг систем чилжих хэрэгтэй. Түрүүн яригдж байна тийм ээ. Одоо манай нийслэл ингээд яг өөрөө гардаад хийгээ явж байгаа Имэлт эко аж үйлдвэрийн парк гэдээ байна. За паркинг систем шилжчихээрээ цөмөр яах вэ гэхээр одоо энэ ширээн дээр сууж байгаа одоо цөмөрөнгийн яг сая бүтэн цагийн турш ярилцсан сэдв бол ингээд ширээ тойроо сууж байгаа 7 хүнд олоолаа цэвэрлэх байгууламж барь гэж ярьж байгаа. Паркинг систем шилжчихээрээ 7 хүн дундаа нэг цэвэрлэх байгууламж барьчих юм бол нөгөө хүртгэн буураад нөгөө боловсон хүчин шийдэгдээд 7 хүний асуудал нэг дор төвлөрчхөөр илүү 7 хүний өрсөлдөх чадрыг сайжруулах гэсэн. Тэгэхээр энэ дээр одоо би бас онцолж хэлмээр байгаа нь манай нийслэл одоо энэ төслийг санаачлаад одоо төслийг яг гардаад удирдах аваа явж байгаа маш зөв зүйтэй ажил одоо өрнөж байна. Имэлтэко аж үйлдвэрийн паркт одоо энэ арширны боловсруулах үйлдвэрүүд, ноос ноолуурын боловсруулах үйлдвэрүүд одоо шилжиж нүүж очснороо одоо энэ бүх суур асуудлууд бас энэ ядаад энэ давхар өстэй болохтой цогц юм бодлого хэрэгжих бүрэн боломжтой. Ер нь цөмөр яг Монгол улсдаа л гэж ярьж байна. Эцсийн дүндээ бол энэ мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг бид нар өөрсдөө өмсөж зөөгээд хэрэглээд барахгүй. Эцсийн дүндээ бид экспорт гэсэн алсын хараатай. Одоо энэ ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алтгийн хөдөлгөөн өрнөж экспортлох гээд байгаа юм бол цөмөрөө дэлхийдээ өрсөлдөхийн тулд хүртэг зардлаа ямар нэгэн байдлаар хэмнэх хэрэгтэй. Ямар нэгэн давуу тал бидэнд үүсчиж бид нар зах зээл дээр гарна. Тэгэхээр тэр давуу тал нь бол энэ паркинг систем байх хэрэгтэй гэж ирээдүг бол тэгж харж байгаа гэсэн. За баярлалаа. Үнтэй чухал саналыг бас нэвтрүүлгийн төгсгөлд өглөө. Өнөөдрийнхээ хилцүүлэг нэвтрүүлгийг энд хүрээд өндөрлж байна. Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх хэрэгцээ шаардлага бидэнд яах аргагүй тулж ирсэн асуудал байна гэдгийг бол бас нэвтрүүлгийн оролцогчид маань хэллээ. Ингээд одоо аж ахуйн нэгжүүд байгууллагууд маань санаачлагтай, үүрэг оролцоотой, идэвхтэй оролцоо хаа гэж ингэж найдаж байна. Одоо төрөөс явуулж байгаа бодлого шийдвэрт бас хамтдаа нийгмийн хариуцлага ухамсарлаж оролцоосоо гэдгийг бас хилцүүлгийн төгсгөлд хэлье. Хилцүүлгийн урилгыг хүлээн авч ирсэн нийт зочдоос баярснаа илэрхийлье. Дараагийн нээлттэй хилцүүлгээр уулзъя. Баяртай үзэгчдээ.